Монголчууд бид байгалийн баялаг, түүний дотор хамгийн гол чухал том баялаг болох бэлчээр нутгаа унган дүрхийг нь алдагдaltaгүйгээр хадгалж үлдсэн цөөхөн үндэсний нэг хэмээн бахархан ярих дуртай. Тал нутгийн минь бэлчээр нутгийн дахин давтагдашгүй энэ баялагийг хэдэн 100 жилийн турш хадгалж үлдсэн гол нууц бол дөрвөн удирлын турш нүүдэлж бэлчээр нутгаа сэлгэж ашиглаж ирсэн Монгол түмний уламжлалд оршдог. Бэлчээрийн талаарх төрийн бодлого зохицуулалт сул бэлчээр зохион байгуулалтыг малчдын уламжлалд зан заншилд даатхан үлдээснээс Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь болсон мал аж ахуйн үйлдвэрлэл ганхах, түүнийг даган малчдын амжиргаа улам бүр эмзэг шиг хандлага илрэх боллоо. Нүүдэлч малчдын зан заншил өөрчлөгдөж суурин газар руу ойртон нягтрах, малын тоогоо өсгөх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийг ямар ч хяналтгүйгээр дур зоргоор ашиглах болсон. Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь өөрчлөгдөнд оройтсон. Түүний ихэнх хувь нь ашиглалтын өнөөгийн гормыг өөрчлөх замаар сэргэх боломжтой хэмээх Монгол орны бэлчээрийн тайлангийн дүн зэрэг нь бэлчээр зохион байгуулалтын өнөөгийн арга барилыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан шинжилэн сайжруулж зөв зохистой хэрэгжүүлж хэвших зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр газрын харилцаа, геодез зураг зүүн газрын зүгээс орон нутаг дэх малчдын байгууллагатай хамтран бэлчээрийн сэргэх чадварт суурилсан ашиглалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бэлчээрийн сэргэх чадварт суурилсан ашиглалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж, үнэлэх энэ туршилт судалгаа болоод практик ажил бол Монгол орны байгалийн бүс бүслэрийг төлөөлсөн 7 аймгийн 15 сумын жишээнд одоо сүүлийн хэдэн жил газрын харилцаа геодез зураг зүүн газар ногоон алт төсөлтэй хамтран туршилт судалгааны ажил бол хийгдээд зарим үйл ажиллагаанууд нь практикт хэрэгжээд ингээ явж байна. Үндсэн 4 шаттай байгаа. Нэгдүгээрт нь болохоор бэлчээрийн экологийн чадварыг тодорхойлох, ангилах, түүнийгээ зураглах. Хоёрдугаарт нь болохоор үүн дээрээ суурлаад тухайн жилийнхаа төлөвлөгөөг боловсруулах, үүнийг хянаж дүгнэх, үнэлгээ өгөх, үүний дараа болохоор багаар хамтарч зохион байгуулалтыг хийх гэсэн 4 үндсэн чиглэлтэй байгаа. Эхний бол бэлчээрийн экологийн чадварыг бүлэглэх, зураглах гэдэг дээр нь болохоор байгалийн бүс бүсүүд дээр болохоор өөр зураглал гардаг. Жишээ нь одоо энэ дээр болохоор Төв аймгийн өндөр ширээд сум буюу Хээрийн бүсийг төлөөлсөн энэ суманд болохоор 4 үндсэн бэлчээрийн экологийн бүлэглэл гарч байгаа. Нэгдүгээрт нь болохоор чулуурхаг хөрстэй, уулын орой хажуугийн Кирилловын хэлгэн үйтэн алаг үүст бэлчээр, дараагийнх нь хөнгөн шаврын цорьстой уулын бэл хөндийн хэлгэн хазаар үүст бэлчээр, зузаан элсэн хөрстэй уулын бэл хөндийн харган үйтэнт бэлчээр, хамгийн сүүлд нь болохоор хөрсний ус ойрхон дэрэс цайдан гэсэн 4 үндсэн бүлэгт тэгээд хуваагдаж байгаа маа. Жишээ нь одоо ингээд зузаан элсэн хөрстэй уулын бэл хөндийн бэлчээр гэдэг. Энэ хөрс маань одоо элсэн хөрс гэдэг маш хөнгөн хөрс. Энэ бол хөрсний усыг бол шингээхтэй амархан буцаагаад ууршуулахтай амархан ийм хөрс байгаа. Эдгээр маань хоорондоо чадварын хувьд бол ялгаатай. Элсэн хөрстэй газар тийм байна. Шаврынцар хөрстэй газар арай усыг барьж ургамалд ашиглагдах чадвараараа илүү. Экологийн чадвараар ангилсны дараа бэлчээр ашиглалтын хэсгүүдийн хэл зааг тувааж байгаа. Жишээ нь өндөр ширээд сум хэд 8 бэлчээр ашиглалтын хэсэгтэй байгаа. Энэ хэсгүүдийнх удирдлагын бэлчээрийн ангилан зургалсан. Удирдлагын бэлчээрээр ангилсны дараа энэ бэлчээр тус бүрд нь бэлчээрийн даацыг тодорхойлсон байна. За жишээ нь Мөөрс бэлчээр ишлэлийн хэсэгт Отрын бүс нутаг, хавар намрын бэлчээр, хавар зун намрын бэлчээр, зуны бэлчээр, өвөл хавар намрын бэлчээр гэж ангилаад энэ тус бүрд нь ингээд даацыг тодорхойлоод дараа жилийнхаа тухайн жилийн төлөвлөгөөнд энэ даацсан дээр үндэслээд бэлчээр ишлэлтийнхаа төлөвлөгөө боловсруулж байгаа. Төлөвлөгөө боловсруулахдаа болохоор бид төрөөнийхөө экологийн чадварын ангиллыг гол үндсэн суурь болгоод дээр нь бэлчээр ишлэлтийн хэл, удирдлагын бэлчээрийн хэл заагууд ингэж орж ирж байгаа. Ингээд энэ төлөвлөгөө боловсруулахдаа болохоор хамтын оролцоотойгоор боловсруулна. За бид одоо 2016 онд одоо жишээ нь өндөр ширээт сумын аль газруудад хэчнээн тонны мал бол бэлчээрлэх вэ гэдэг. Жишээ нь одоо элсэн хөрстэй газар болохоор бид аль болох хөнгөн цөөн тонны малаар богино хугацаанд ашиглуулъя. Арай жоохон чадвар сайтай газараа бид нэр арай урт хугацаанд ашиглуулъя гэх мэтчилгээний төлөвлөгөөнүүдийг боловсруулж оруулж ирж байгаа. Манай хувьд аймагт ногоон алт төсөл хэрэгжээд 2009 оноос хойш хэрэгжээд явж байна. Тэгээд аймгийн бичээр ашиглагчдын холбоотой хамтарч сум орон нутагт
бэлчээрийг хэрхэн зүй зохистой ашиглах уу, тэр талаар яаж хамтарч ажиллах уу, тэр тал дээр бас нэлээд тодорхой ажлуудыг хийж ажиллаж байна. За бэлчээр ашиглагчдын холбоо нь сум бүр дээрээ баах бэлчээр ашиглалтын хэсгийг байгуулад тухайн сумынхаа газрын даамналтай хамтарч ажиллаж байгаа. За сумуудын газрын даамнууд бол манай байгууллагаас томилогддог. Манай байгууллага газрын нэгдмийн сангийн тайлан, газартай холбоотой суманд хэрэгжиж байгаа чиг үүргийг манай байгууллагын төлөөлөж хэрэгжүүлж байгаа. Ногоол төсөлтөө манай байгууллагатай хамтран сумдын даамнуудыг сургалтанд хамруулж байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээрийн төлөвлөлтийг зохиж урмын дагуу боловсруулах аргачлал дээр нэлээд хамтарч ажиллаж байна. Энэ дээр ямар ажлуудыг хийж байгаа вэ гэхээр эхний ээлжинд бэлчээрийг хэрхэн ашиглах уу, яаж зүй зохистой ашиглах уу, тэр тал дээр малчтынх нь өөрсдөр нь бэлчээрийн төлөвлөлтийг газар дээр нь зуруулад багийн иргэдийн нийтийн урлаар нь хилцүүлээд тэгээд тухайн жилийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь тусгах юм бол бэлчээрийг бас зүй зохистой ашиглах тал дээр бол нэлээд дөрвтэй ажлууд хийгдэх юмаа гэж үзэж байна. Бэлчээрийг бид ихэнхдээ зөвхөн малын бэлчээр, тэжээл гэдэг талаас нь харж үнэлдэг. Гэтэл биологийн төрөл зүйлийг бүрдүүлэх, амьтдыг амьдрах орчноор хангах, хөрс хамгаалах, байгаль дахь усны эргэлтийг зохицуулах зэрэг байгаль орчны олон чухал үйлчилгээ үзүүлэх хэн зэрэгцээ нүүдэлчдийн зан заншлыг бүхэлд нь тээж хадгалж ирсэн иж бүрэн тогтолцоо юм. Дэлхийн уур амьсгалын дулаалал болон газар ашиглалтын төрөл хэмжээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа үед бэлчээрийн даац ачааллыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож тохируулах нь зайлшгүй чухал байна. Одоо малын тоог бол одоо зохицуулахад тэр бэлчээрийн сэргэх чадварт суурилсан одоо даацыг авч үзэх шаардлагатай болж байгаа юм. За энэ маань юу юм гэвэл ер нь одоо сүүлийн үед дэлхийн нийтийн нэг зарчим нь энэ одоо малын идж байгаа энэ өвсний бол 50%-ийг нь одоо идүүлээд 50%-ийг нь одоо үлдээнэ гэсэн энэ зарчмыг бол одоо баримталж байгаараа онцлогтой. Тэгээ энэ 50%-ийн зарчмыг бол бид нар одоо үндсэндээ сэргэх чадварыг одоо дэмжиж байгаа энэ зарчмаа гэж ингэж томьёолсон байгаа. За тэгэхээр одоо бэлчээр дээр байгаа энэ байгалийн ургамал маань өөрөө бол бас амьд амьтан энэ ургамал маань цаашаа одоо өсөх, хөгжих, мөн одоо үржихийн тулд тодорхой хэмжээний одоо ногоо маас нь үлдэж явах ёстой. Гэтэл яаж яах гэхээр одоо малын тоо хэд өсснөөс болоод тэр одоо газар дээр ургаж цохиж ирсэн ногоон болгоныг л одоо идүүлж байна. Тэгвэл тэр бэлчээрийн сэргэх чадварт одоо суурилсан тэр даацыг нь одоо тооцоолоод тэр даацанд нь одоо мал бариулах юм бол үндсэндээ одоо 50%-ийг нь ашиглуулахаар тооцно. За энэ 50%-ийг одоо бас мал бүрэн идэхгүй бол бас идэхгүй. За үүнийхээ нэг 30 орчим хувийг нь бол эрчимтэй ашиглаад 20 орчим хувь нь бол бас газар дээр одоо салхиар хийсэн мөн одоо малын хөлөөр одоо тарж бутарна. За гэх мэтээр бол 20% нь ямар ч байсан бол үлдэх юм. За ингээд бодохоор бол үндсэндээ тэр 30% одоо ашиглалтыг нь тохируулах юм шаардлагатай болж байгаамаа. Малын тоо толгойг хяналтгүй, эдийн засгийн эргэлтэд оруулалгүй өсгөх ганц талыг барьсан хандлагын уршихаар бэлчээрээ талхлан доройтуулж, мал сүргээ тэжээлийн ужиг хомсдолд оруулахад хүргэсэн явдал бэлчээрийн нийтээр дундаа өөр юмсэг бус сэтгэлээр уулгалан ашиглаж ирсэн эдүвгийн тогтолцооны учруулсан хор уршиг малчдад өөрсдөд нь эргээд тусч байгааг олон баримтаар харах боломжтой. Хэрв энэ байдлаар цааш явбал нэн түрүүнд бэлчээр маань улам дордох тул гарцаагүй нэгийг бодох цаг ирээд байна. Үүнээс гарах арга зам бол бэлчээрийг эзэнтэй болгох, бэлчээр ашиглалтын гэрээ юм. Одоо бид нар яах аргагүй бол энэ одоо бэлчээрийн хяналттай ашиглалтыг орон нутагт нэвтрүүлэх шаардлагатай болсон энэ байдлаас харагдаж байгаа. Тэгэхээр бэлчээрийн хяналттай ашиглалт гэдэг маань одоо бэлчээр ашиглах гэрээ байгуулъя. Ингээд гэрээгээ засаг дарга нь дүгнэе, малчт нь бас дүгнэе. Ингээд хэн нь одоо гэрээгээ биелүүлж байна, хэн нь биелүүлээгүй байна гэдгийг одоо оны эцэст юм уу
тэр одоо гэрээ байгуулснаас жилийн дараа юм уу 2 жилийн дараа юм уу талууд ингээ хоорондоо суугаад энийгээ бол дүгнээд ажиллах юм боломжтой болж байгаа. Бэлчээр ашиглалтын гэрээ бол бэлчээрийг өмчлөгч болох төр, бэлчээр ашиглагч болох малчид, малчдын байгууллагын хооронд зөвшөлдсөн тохиролцох үндсэн дээр бэлчээрийг урт богино хугацаагаар сэлгэж ашиглах, малын тоос сүргийн бүтцийг бэлчээрийн даацтай тохируулах, зөв зохистой ашиглах, хамгаалах. Одоо бий болоод байгаа доройтол, талхагдлыг бууруулах талаар малчдын зүгээс хүлээх үүрэг хариуцлага, нөгөө талаас малчдын үе удам дамжин ашиглаж ирсэн бэлчээр нутгаа ашиглах зүй ёсны эрхийг нь баталгаажуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх асуудлыг цогцоор тусгасан баримт бичиг мөн. Тэгэхээр энэ ажлыг үр дүнд хүрэхийн тулд бид нар энэ бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загвар гэдэг юм уу шат шатны менежерүүд болон бэлчээр ашиглагчдад зориулсан юм гарын авлага материалыг гаргаж бэлтгэсэн. За энэ ямар каталог гэвэл Монгол орны хамгийн одоо элбэг тохиолддог бэлчээрийн төрөл хэлбэрээр нь одоо энэ төлөв байдлуудын зургалж энгийн байдал оруулж гисэн. Тухайлх юм бол одоо ойд хэрийн бүс гэхэд 5 гол одоо бэлчээрийн төрөл байдаг. Тэр төрлийн болохоор соргог эрүүл байхдаа ямар боломжтой юм байна, ямар хөө төлөв байдал байдгийг, дараа нь ашиглалтын нөлөөгөөр өөрчлөгдөхөөр ямар хувилбарууд шилжих ийм одоо шилжилтүүд байна гэдгийг нь зургалж гаргаж өгсөн. Тэгэхээр энийг юун дээр үндэслэсэн гэвэл бидний сэргийж чадахын ангилал гэдэг үзэл баримтлал дээр толгойлж гаргаж ирсэн. Сэргийж чадахын ангилал гэдэг юугаараа их ач холбогдолтой юм том үзэл баримтлал гаргаад ирсэн байвал нэг талаас өнөөдрийн бидний бэлчээр ашиглалт хэр зөв зүйтэй байна уу? Хэр одоо нөлөөлж байна? Бэлчээрийн төлөв байдлыг хэрхэн дороотуулж байна? Эсвэл сайжруулж байна гэдгийг үнэлэх гол одоо үнэлгээний суур мэдээлэл болж өгч байгаа. Нөгөө талаасаа бол одоо тэр ашиглагчийн хариуцлагыг өндөржүүлэх тэрийг нь хянах нэг том хэрэгсэл болж байгаа. Тухайлх юм бол одоо бэлчээрийг ашиглаж байгаа малчтын тухайн дээр бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг бид нар энэ загварыг хараад үнэлэх боломжтой. Одоо тэр доржгоо 2013 онд энэ бэлчээрийг ашиглахаар гэрээ хийсэн байлаа гэхэд тэр бэлчээр нь энэ төлөв байдал дээр байсан бол бид нар хавсралт дээр энийг нь хавсаргаж өгөөд тэгээд 3 жилийн дараа эргэж ирээд үзэхэд яг энэ төлөв байдал дээр доктортой байх буюу магадгүй нөгөө сайжирсан төлөв байдал руу шилжүүлсэн байх юм бол энэ хүний ашиглалт бол одоо зөв зүйтэй болж байна гэж үзэх жишээтэй. Гэтэл энэ дараагийн нөгөө доройтсон хэлбэр рүү шилжсэн байх юм бол тэр хүн магадгүй малынхаа тоо хит өсгөжсөн нүүдэл сэлгээгээ яг одоо технологийн дагуу хийгээгүй тэрнээс болоод энэ бэлчээрийг доройтолчихжээ. Тийм учраас энэ хүнд бол одоо хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн ийм гол суур мэдээлэлүүд гарч ирж байгаа нэг том одоо ач холбогдолтой зүйл гэж ингэж харж байгаа. Газрын тухай хуулинд зааснаар сумын газрын даамал бэлчээрийн газрын төлөвлөлт зохион байгуулалтыг хариуцж ажилдаг. Нийгэм, эдийн засаг, экологийн эрчимтэй өөрчлөлт бүхий өнөөгийн нөхцөлд газар ашиглалтын гол хэлбэр нь болох бэлчээр зохион байгуулалтыг нийгмийн хэрэгцээтэй уялдуулах чадварлаг боловсон хүчин чухал байна. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон хувийн хвшлийн хэд хэдэн сургуулиуд газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэж байна. Ногоон алта төслийн хүрээнд хөдөө аж ахуйн сургууль дээр бэлчээрийн менежментийн сургалтын хөтөлбөрийг шинжилэн сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадварчуулах, сургалтын орчныг сайжруулах, олон улсын хэмжээнд хөдөөн зөвшөөрөгдсөн чанартай гарын авлага материалыг эхлэнээ хөрвүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Хөрс, ургамал, улс, агаар, мандал одоо бүхэл одоо манайтай төлөвлөлтөд юу холбоотой байна вэ? Нийгмийн эдийн засгийн мэдээлэл нэргээ. Энэ холбоотой бүх мэдээллүүд манайд нэгдсэн серверт байгаа манай агентлаг дээр барилдаг. Энэ серверээс тусгай одоо бид нэр ярьж байгаа гэрээний үндсэн дээр нууцлын зэргийг хангаад тэгээд энэ мэдээллүүдийг хөдөө аж ахуйн сургууль дээр сургалтынхаа юунд судалгааныхаа ажилд оюутан болон багш нарынхаа энэ судалгааны ажилд аваад тэгээд тэн дээрээ яг тийм төлөвлөлтүүдийг хийх, бодит төлөвлөлтүүдийг хийх ийм одоо их суурь нь бол бэлтгэгдэж байгаа. Цаашдаа бол энэ манай газар зохион байгуулалтын мэрэгсэн болон зөвлөх инженерийн одоо сургалтыг, кредит сургалтыг зохион байгуулах, инженерүүдийг одоо бэлтгэх, зөвлөх болон мэрэгсэн инженерүүдийг бэлтгэх энэ сургалтуудыг тэр бааз суурь дээр бас ашиглаад ийм их бүрэн боломжтой ийм том одоо лаборатори байгуулсан юм аа. Дэлхийн олон улсын төвшөнд одоо ихээхэн нэвтэрч ашиглагдж байгаа бэлчээрийн менежмент болоод энэ мал амтны тэжээлийг гэсэн хоёр одоо том сурах хүчгийг манай одоо эрдэмтэд судлаачид багш нар орчуулж хэлүүлж байгаа явдал бол маш их ач холбогдолтой юм аа. За энэ ер нь Монгол орны одоо оюутан залуучуудад дэлхийн түвшний мэдлэг олгоход энэ хоёр сурах хүчиг бол үнэхээр их ач холбогдолтой ийм сурах хүчиг болж байгаа юм.
Миний үеийн энэ хоёр сургуульчгийг орчуулсны дараа одоо хянан тохиолдуулах ажилд биечлэн зүтгэж ажиллалаа. За эндээс үзэхэд энэ ер нь бэлчээрийг одоо хэрхэн яаж ашиглах вэ? Малын тэжээлийн одоо тэжээлийг төрөл бүрийн амьтанд одоо яаж зохицуулах вэ, тохируулах вэ? Тэжээлийн чанарыг яаж үнэлэх вэ? Тэжээлийн үр ашгийг одоо яаж тооцох юм бэ гэдэг асуудлыг нэлээд одоо их тодорхой тулгаж өгсөн ийм одоо сургуульчид байж байгаа. За энэ сургуульчгийг одоо ногоон алт төслийн дэд төслийн хүрээнд ингэж орчуулах ажлыг хийж байгаа бол манай одоо эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд том охон одоо хөрөнгө оруулалт болж байна гэж ингэж үзэж байна дээ. За энэ номны хувьд бол хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, багш, судлаачид, оюутан залуучуудын хувьд бол маш хэрэгцээтэй ийм ном. За урд нь бол багш, судлаачид бол энэ номыг бүлэг тусвараар нь авч өөрийн лекц, судалгааны материалтай бол хэрэгэлдэг байсан бол энэ удаад бол орчуулж за нийтэд одоо хүртээснээр бол энийг зөвхөн багш, судлаачид төдийгүй оюутан залуучууд бол бас энэ номыг уншиж өөрийн мэдлэг боловсролоо дэвшлүүлэх хэд бол чухал ач холбогдолтой ийм бүтээл болсон. Ийхүү Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр газрын харилцаа геодез зураг зүүн газраас одоогоор бүс төлөөлсөн 15 сумд амжилттай хэрэгжүүлээд цаашид бүс нутгийн түвшинд нэвтрүүлэхээр зорж байгаа бэлчээр ашиглалтын бэлчээрийн ургамлын сэргэх чадах болон малчдын оролцоонд суйрлан зохион байгуулах ажлын гол ач холбогдол нь бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө бэлчээрийн ургамлын сэргэх чадах болон бэлчээрийн ашиглагч болох малчдын уламжлалт арга ажиллагаанд суйрласнараа хэрэгжилт түүний үр дүн өндөртэй. Бэлчээр ашиглалтын гэрээгээр дамжуулан малчдын бэлчээрээ ашиглах зүй ёсны эрхийг нөгөө талаас бэлчээрийн ачааллыг тохируулах, бэлчээрээ дороотуулалгүй ашиглах үүргийг нь баталгаажуулсан улмаар бэлчээрийг эзэнтэй болгож байгаа. Бэлчээр ашиглагчид болох малчид болон орон нутаг дахь мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаан дээр суйрлах замаар энэ ажлын хэрэгжилтийг нэмэгдүүлэх, цаашид доктортой хөтлөн явуулах чадварыг бэхжүүлж байгаад оршино.